Сайн бацхан бурхны хөвөр отор байна. За энэ манжийн дарлал гээл гуцаад ах юм. Энэ эх оронч гээд нэг өөрсдөө нэрлэлцэн хэдэн шантааччихэд. Тэгээ би энэ манжийн дардлалын талаар та бүхэнд нэг тодорхой тайлбарлаж өгье. Манай энэ эх оронч нэртэй төлөвлөгнөөч гэсэн бас нэг ойлголт авна үз. За хамгийн эхлээд манжууд гэж хэн байсан бэ? За цагаан хэрмнээс ууршвал газар тариалан эрхэлж амьдардаг. Суурь иргэн шилтэй хятадууд гэж хүмүүс байсан. За зөөлөн дулаан урамсгалтай хүн амьдрахад нэг нөхөрмжтэй учраас бол хүн ам бол асар их өсдөг байсан үе үед. За тэгээд зөөлөн дулаан урамсгалтай газар учраас хүмүүс нь бол жижиг, тариа ногоотой ноцолддог учраас аймгүй юмтай ноцолддог учраас дайнч байлдаанч бол биш. За суурь иргэн шилтэй байсан учраас бол ер нь соёл боловсрал шинжлэх ухаан өндөр хөгжсөн. За ийм газар утга байсан хятад бол. За эсэргээр нь бол хаан хэрмний хойно нь бол одоо хүүтэн ширүүн урамсгалтай учраас бол хүмүүс нь бол том биштэй. За мал аж ахуй эрхэлж амьдардаг учраас бол одоо малтай ноцолддог учраас бэр чадал ихтэй, ан гөрөө их хийдэг учраас бол дайнч байлдаанч. За нүүдлийн соёл эрхэлдэг учраас бол соёл шинжлэх ухаан энэ төр бол хөгжөөгөө. За эсэргээр бол нэлээ цэрэг дайны урлаг хөгжсөн ийм хүмүүс байсан бид нар бол. За монголчууд бол одоо нүүдэлчин иргэншилтэй учраас бол одоо байнгын одоо хүний хэрэглээний бараа таварын дутагдалд байнга ордог байсан. За ийм учраас энийг нөхөхийн тулд хятад руу байнга дайрдаг байсан. За ийм учраас бол хятадууд энэс хамгаалж цагаан хэрм барьсан. За ийм учраас бол хятад Монгол хоёр бол үеийн үед хоорондоо ер нь нэлээд өш сонзонтой ийм үндэстнүүд болж хувирсан. За тэгээд монголчууд нь бол байнга дайрна. За хятадууд нь бол нэг хүчрхэгжээд ирэх үеэрээ бас дайрна. Байнгын зөрчил тэмцэл байлдаантай үндэстнүүд хоорондоо зэрэгцэж орж исэн гэсэн үг. За тэгээд хятадууд дайрч ирэхлээр яадаг вэ гэхээр нэгдүгээр цагаан хэрм барьсан. За хоёрдугаарт бидний чинь нуур талд нэг говь гэдэг нэг газар байгаа тийм ээ. Тэрнийг одоо явган зэрэгчин туулж гарч иж чаддаггүй. За ийм учраас яадаг вэ гэхээр дандаа цагаан хэрмний зүүн үзүүрээр тойрж гарч иж их зэрэг нь Монгол руу дайрдаг байсан юм аа. За ийм учраас бол яах вэ гэхээр манай монголчууд бол тэр цагаан хэрмний зүүн эрэг буюу одоогийн энэ манжуурийн энэ орчмоор бол утагших, суурьших их дурггүй. Яг уу байгалийн сайхан таатай тал нутаг мал аж ахуй эрхлэхэд нэн нөхөрмжтэй газар хэдий байсан хэдий боловч өст тайсан хятадууд нь тэргээр дандаа гарч иж дайрдаг учраас тэр хэв тийм нутаглах боломж багтаа байдаг байсан юм аа. Өөрөөр хэлбэл тэр манжуурийн сайхан хээр тал маань тийм ээ ерөнхийдөө жоохон хоосонд байдаг байсан гэсэн үг. Энэ хоосон газарт яасан бэ гэхээр манай монголчуудаас бол одоо энэ халахын нутаг дээр чинь бас хоорондоо бид нар чинь нүүдэлчд учраас байнгын таарахгүй шүү дээ. Тэгээ таарахгүй тохирохгүй байгаа нөхдүүд маань бол одоо тийшээ нүгж очдөг байсан. Нэг хэсэг нь. За нөгөө талаас яасан бэ гэхээр нөгөө хятадын төр засагтайгаа таарахгүй элдв хангаан хулгай зэлгийн янз янзын орооцолцсон нөхдүүд нь бас ялгаа байхгүй зүгтаагаад нүүдэлчдийн нутаг руу орж ам арвагдах шаардлагатай байдаг. За ийм учраас бол одоо тэр цагаан хэрмний зүүн үзүүр дээр очиж бас гарч ирдэг байсан юм аа. За манжууд гэдэг бол ерөөсөө л 70% нь нүүдэлчд, 30% нь хятадууд холилдсон үндэстэл гэж ойлго. Тэгээд хагас нүүдэлчин, хагас тариачин маркийн. За ийм нөхдүүд байсан юм шүү. Манжууд гэдэг хүмүүс чинь. Тэгээ яг нь ерөнхийдөө уугуул нутаг нь бол Монголын нутаг. Нэгт хоёрт уугуул очиж суурьсж исэн хүмүүс нь бол монголчууд учраас Монголтойгоо төстэй илүү. За тэгээ манжууд гэдэг бол ерөөсөө угаасаа нүүдэлч ухсаатай учраас бол мэдээж хэрэг байлдах чадвар өндөртэй. Дээрээс нь хятадын тариач дээрээ суурьшсан учраас хагас суурьшсан бас хоол хүнс элдв хангаа юмны нөөц сайтай болсон. За ийм учраас бол одоо манж гэдэг үндэстэн бол маш хүчрхэг үндэстэн Төв Азийн газар нутгаар гарч ирсэн юм шүү. Маш хүчрхэг үндэстэн гарч ирсэн учраас манжууд бол одоо Монголыг ч даралж исэн, хятадыг ч дарамлж исэн. Монголчууд бид нар бол одоо хийж чадах юм байхгүй тийм ээ. Малаал мал нөгөөрч чадах юм байхгүй шүү дээ. Тэгэхээр бол одоо ядахтаа л савхнаас эхлүүлээд, аяг тавгнаас эхлүүлээд тэгээд цай тамхи хүний хэрэглээний бараа тавар бол мөнхийн дутагдaltaй. За эннийга нөхөхийн тулд ялтч хятад руу дайрах хэрэг гараад идэг. Замд нь бол яах нь манжууд гэдэг нэг юм нөхдүүд гарч ирчээд идэг. За ийм учраас бол яах нь манж Монгол хоёр бол одоо мөнхийн зөрчилтэй байсан юм шүү. Манжууд нь бол монголчуудаас болгоомжилдог. Яагаад гэвэл бид нар дайнч улсууд гэдгийг мэдж байгаа. Нэг угсаатай. А монголчууд нь бол манжуудтайгаа үзэхгүй байгээд тэгэхээр нөгөө хятадаас юм хүм дээрэмдэж авчрах гэхээр замд нь манжууд шавраагаад болж өгдөг. За ийм учраас манж Монгол хоёр бол одоо хоорондоо мөнхийн зөрчилтэй байсан. За хятадууд бол яах вэ? Мөнхийн л манжийн эрхшээлд ор байж исэн гэж ойлгож байгаа юм.
За тэгэхээр манай энэ эх орончид ч гэдэг юм уу, манай хөлдөө оонууд ч гэдэг юм уу, манжуудыг хятадууд гэж ойлгоод байдаг. Үгүй. Манжууд гэдэг бол Монголын л нэг салаан мөчөр гэж ойлгох хэрэгтэй. Эднэр бол ерөөсөө хятад үндэстэн биш. Тийм ч учраас яадаг вэ гэхээр манжууд маань одоо Алтан улсын үед ч бай, Манжчин улсын үед ч бай дандаа Монголоос хатад авдаг, бэр буулгадаг харилцаа холбоотой байж ирсэн юм аа. Нэг хятадын нэг салаан мөчрөл байсан бол хятадаас л бэр буулгаад хятадтайгаа нийлээл тууж өгнө өстэй. Тий? Монголын салаан мөчр байсан учраас тэр монголчуудтайгаа бэр буулгаад монголчууд нь бас ураг барилтаа яваад байна үстэй. За иймэрхүү байна нэгдүгээр асуудал. Хоёрдугаарт нь бас нэг төөргөл яваад байдаг. Өвөр Монгол, Ар Монгол хоёр бол анханасаа нэг улс байсан юм шигээр хүмүүс их төсөөлөд байдаг. Тийм бол биш. Яг өвөр Монгол, Ар Монгол хоёр бол яг нэг үндэстэн, нэг хил соёлтой, нэг цустай, нэг гарал угсаатай хүмүүс мөн боловч улсын хувьд бол энэ анханасаа хоёр тустай байсан юм шүү. Сая энэ коммунизм 1945 оноос хойш 2 салцсан юм шиг хүмүүс түүхчд мөвчд элдв ангаа юм дээр хэлдэг билээ. Тийм бол биш шүү. Анханасаа л энэ өвөр Монгол, Ар Монгол хоёр ч тусдаа аймаг хошуу, тусдаа улс болж явж ирсэн юм шүү. Яагаад тэгдэг байсан бэ гэхээр энэ өвөр Монгол, Ар Монгол хоёрын чинь голд Монголын их говь байгаа учраас энэ асар өргөн удам говь ингээд энэ заагалчдаг учраас хэдийгээр нэг үндэстэн ч гэсэн анханасаа л тустай байж ирсэн. Тэгээ өвөр монголчууд ч юм бол хятадтай яг ингээд цагаан хэрмэр хил залгачдаг байсан учраас арай илүү жоохон соёлжсон, арай илүү жоохон хөгжсөн газар байдаг байсан юм шүү. Энэ Ар Монгол нь бол анханасаа л ер нь нэг жоохон байлддаг, дайрдаг, зодтолддог, нөдөлддөг ер нь жоохон аргистуу нөхдөд байж ирсэн шүү. Энэ хоёр бол нэг үндэстэн үнэн бол үнэн, нэг хил соёлтой нь үнэн, нэг үндэс угсаатай нь үнэн. Гэхдээ бол тусдаа явж ирсэн шүү үеийн үед гэдгийг бас анхаарах хэрэгтэй. Нүүдэлчд учраас яг ингээ хоорондоо хойлолтон тийм ээ. Манай Чингис хаан ч явж чод өвөр Монголоос бүрт татан матан буулгаад байгаа. Исүхэ Баатар чинь өвөр Монголоос очиж авгаа авч явж байгаа дайн сам эхлүүлж байгаа юм шүү дээ. Яг хөө тэнчэнэ бол арай жоохон соёлжсон, арай жоохон бас нэг одоо суур иргэншилтэй хүмүүстэй ойрхон байгаа учраас арай нэг жоохон царай зүс сайтай хүмүүдтэй арай илүү нэг төрийн бодлого явуулахад суурьтай тийм эмгтээчүүдийн ч хүмүүжиж бий болдог байсан учраас манай монголчууд бол энэ Ар монголчууд бол өвөр Монголоос авгаа авдаг. Тийм байсан шүү ер нь бол. За тэгээ нүүдэлчид учраас бол яг нэг хойлолтод явж идэг мөрмалаараа ингээл яг говь гатлал орж ирэл ингээл явах нь явж ил байдаг. За гэхдээ бол хятадууд арай тэр өвөр монголчууд жаашаага дахин орчин тийм ээ. Гэх мэтчлэн ингээ явах нь бол явж идэг боловч ер нь бол энэ говь заагалсны улмаас угаасаа л тустай анханасаа л тустай байсан шүү гэдгийг бас анхааруулчих. За 3 дугаарт нь бол энэ түүхчд ч бай, ер нь нэг түүх сонирхдаг хүмүүс ч бас нэг эргүү баллаа юм яриад байдаг. Энэ Алтаагаас цаашаага тийм ээ. Одоо энэ Казахстаны тал нутаг, одоо энэ Увс Мувс, баруун Монгол маань бол одоо монголчууд биш ээ. Эднэр бол одоо энэ бараг л харь зустам марк юмнууд яриад саяхан манай нэг улсын харцаг ах хүртэл тийм ээ. Тиймэрхүү утгатай юм яриа сууж л ах шиг байна лээ. За тэр бол тийм биш шүү. Ер нь бол энэ Манжуураас Украин хүртэлх энэ тал нутаг бол тэр чигээрээ нүүдэлчдийн газар нутаг байсан. Нин ялангуяа энэ Алтан цаатлын одоо энэ Казахстаны тал нутаг тийм ээ. Энэ бол угаасаа үеийн үед Монголын газар нутаг байсан. Энд монголчууд амьдарч байсан. Ер нь бол Монголын одоогийн газар нутаг дээр чинь бол нэг сая хүн л амьдарч байсан шүү дээ үеийн үед. Тэгэл нэг хүн ам нь өсөөл нэг сая 500 600 болоод ирэхлээр нөгөө малын бэлчээр нь хүрэлцгээ болчдөг. Малын бэлчээр нь хүрэлцгээ болохоор яг нь хоорондоо муудалцаад ирэхлээр яг нь байлдна. Тэгэл яг уу ялагдсан тал нь яг нь алтайгаа даваал зүгтаачдаг байсан байхгүй юу? Үеийн үед хэдэн мянган жилийн турш тэр скипчүүд мүүдгээ яриад байгаа тэдний үеэс эхлүүлээл ерөөсөө тэгэл одоо хүртэл ялгаа байхгүй шүү дээ. Одоо энэний хамгийн том баталгаа бол одоо жишээлбэл Хувлай хаан ариг бүх хоёр байлддаг тийм ээ. Тэгээ Хувлай хаан чинь асар их цэргийн хүчээр дайраад ирж байгаа шүү дээ. Тэгт нь яаж ийн үү? Ариг бүх чинь энэ алтайг даваад цаашаа зүгтаачиж байгаа шүү дээ. Мөн ялгаа авахгүй Хайдуу хаан Хувлай хаан хоёр байлдлаа. Хувлай хаан ялаад ирэнгүүт л яаж байна. Хайдуу хаан чинь алтай даваад зүгтаачиж байгаа шүү дээ. Мөн ялгаа авахгүй одоо энэ хятадууд чинь тийм ээ төр тусаа байгууллаа. Хүчрхэг болсон үедээ монголчуудыг сургаад өгөөгээд гараад ирнэ. Одоо байлдал ялаад ирэнгүүт нь манайхаа яадаг өглөө зүгтаагаал алтаа давчдаг гэсэн байхгүй юу. Тэгээ энэ суурь иргэншилтэй явган цэргүүд чинь бол нөгөө тэр хол газар алтаа давж тийм ээ араас нь хөөж чаддгүй. Хятадууд маань одоо аргагүй ихэнд буцаад явдаг. Хувлай хаан буцаж исэн.
одоо хятадын хаадууд ялгаа авахгүй бүгд л дайрж ирчээл буцаа явж исэн. Мин улсын үед одоо бас хар хорин хотыг шатааж исэн тийм ээ. Тэгэл хар хорингоос цаашаага нэг сайндаа нэг гоо волтой наатал дээр очичоо тэгэл буцдаг л байсан л байхгүй да. Тэгэл буцсангууд яах вэ гэхээр зарим хэсэг нь буцаад энэ Монголдоо эргээ хүрээд ирдэг. А зарим хэсэг нь бол яах нь тэн чинь алтайгаа даваад үлдчихдэг. Цаанаа үлдчихдэг. За ийм л байсан шүү. Энэ Алтай нурууны цаатлын энэ Казахстаны тал бол анханасаа Монголын нутаг байсан шүү гэдгийг бас нэг залруулад хэлчихье. Энэ нэг сонь нөхдүүд одоо тэр Алтай цаатлын энэ баян үлгийн увс зааж тэр Казахстаны нутаг бол одоо ер нь Монгол хүн биш энэ ч их шиг гачин юмнууд бас ярьж лах шиг байна. Сая одоо тэр манай нэг ах махаас өсвөлөл ингээд. Энэ түүхчиж гисэн тэгээ солиорж байгаа юм зөндөө байна. Бүгд тэр тэгж солиордыг бэ лээ. Цааш та анхаарна үсттэй. Хүннүүгийн үед ч гэсэн ялгаа байхгүй шүү дээ. Өмнөд хүннүү, хойд хүннүү болж хоорондоо байлдаал. Тэгэл хятадуудтай өмнөд хүннүүчүүд нь нийлж байгаад хойд хүннүүгээ дайраад одоо хойд өмнөд хүннүү гэдэг нь өөр монголчууд байхгүй юу? Энэ говийн уртлын. Говийн уртлын хүннүүчүүд чинь энэ хятадуудаа нийлж ар Монголын одоо энэ ар хүннүүчүүдэд дайраал. Тэгэл ар хүннүүд амьдарч исэн нөхдүүд чинь энэ Алтай нурууд ав зүгтайгаал цаашаага Атела хамаачихаар авчиж байгаа шүү дээ. За ийм нэг гурван зүйлийг манайхан ойлгоорой. Монголчуудад бол нэг 5 хил хязгаар байгаа юм. Ерөнхийдөө бол цагаан хэрэм. Цагаан хэрэмнээс их говь хүртэл өвөр Монголын нутаг. За их говь. За зүүн тишээгээ бол их хянганы нуруу. Хойшоо бол Сибирийн их ой. Баруун тишээ бол Алтай нуруу. За энэ газар нутаг бол яах вэ гэхээр ерөөсөө л энэ Монголын даяар Монголын гал голомт байж ирсэн. Одоо ч хэвээрээ байж байна. А энэ дотроо би тэгэд багтахаа болоод ирэхлээр яах нь вэ? Зарим нь энэ Манжуур руу хянганы нурууг тавж зүгтаадаг байсан байх нь байна. Зарим нь Алтай нурууг тавж зүгтаадаг байсан байна. За Сибирийн ойрыг бол орч чадахгүй яагаад гэвэл нөгөө ойр уур чинь мал хуугаа туугаад орох гэхээр төрөд алга болчдөг тийм ээ. Одоо ч гэсэн ялгаа байхгүй энэ малчид чинь мод руу мал орлоо гэлтгүүл бөөн сүйд болдог үстэй. Нойгоор сэлэнг мэлэг хөвсөлийнхэн чинь. Тэгэхээр энэ Сибирийн ойр бол бид нар явж чадахгүй. Тэгэл Алтай цаашаа гарсан монголчууд нь хүчирхэгжээд ирэхлээр наашаага орж ирж бас байлддаг. За хянганы нурууны цаана манжууд маань хүчирхэгжээд ирэхлээр наашаа болон уршаа орж байлддаг. Тэгэл Казахстаны нутаг дээр хоорондоо багтаж шингэхэ болоод ирэх юм бол бас цаашаагаа явдаг. За тэгээ цаашилж явсараад Украин орчдөг. Украинаас цаашаа явах гэхээр битүү ой намайг шавгалчиг байдаг болохоор тэгээд тэрнээс цаашаа бол яваад чаддгүй очоод дулждаг. За энэ итгэх мэдтгэх рүү орё гэдэг тэгэхээр бас нийл битүү ширэнг рүү орчдөг учраас тэнцээ мал маллах боломжгүй учраас тийшээ бас орч чаддаггүй. За энэ одоо дундад Азийн нутаг руу орох гэхээр нийлсэн зүйл учраас тэнд мал маллаад авах боломж байхгүй. Тэгэл монголчууд бол ер нь үеийн үед энэ Манжуураас Украины хооронд л амьдарч ирсэн ийм л нүүдэлчаа одоо ард түмэн юм байгаа шүү. Энэ хоорондох газар нутаг бол тэр чигээр анханасаа Монголын газар нутаг байсан. Ер нь манай Монголын байгуулж ирсэн улсуудын гадаа нараа ингээ газрын зургийг хараарай заяа. Дандаа л энэ хооронд л байгаа. Хятадын нутаг руу орё гэдэг тэгэхээр цагаан хэрэмтэй болцсон нэгт хоёрт бол бас цагаан хэрэмнээс цаашлыг эдж бас битүү ширэнг байж идэг учраас тэнд мал маллах боломж байхгүй. За тэгэл ерөөсөө мал маллах боломжтой энэ Манжуурийн талаас Украины хоорондох энэ Евразийн энэ их тал дээр л монголчууд үеийн үед л амьдарч ирсэн юм байгаа шүү. Энэ хоорондох бүх улс үндэстнүүд Монголын газар нутаг дээр амьдарч байгаа Монголын салаам өчрүүд гэж ойлгох хэрэгтэй. За тэгээд төгсгөлд нь хандаж хэлэхэд ингээл тэрнч увс, энэнч халах, тэрнч өвөр Монгол, тэрнч манж занч энтергээл ингээл хуваагдаад солиороод яваад байх юм бол Монгол улмал жижигрээд дээ шүү. Тэгтээ чи ер нь тэгээд монголчууд жижигрээд найдварг болчих шиг боллоо л дөө. За ийм байна. Малнуудыг анхаарна баяртай.